За юу цаана. Бид нар одоо Counter-Strike тоглоомын төгс гарсан бүх кейсүүдийн эхнээс нь төгсөл хүртэн 10 залуу явж байгаа контент цуврал эхлүүлсэн байгаа. Тэгээд энэ удаа болгонгууд бид нар хамгийн сүүлээс 3 дахь кейс буюу Winter Offensive кейсийг задлах гэж байна. Тэгээд Winter Offensive кейс нь юу гэдэгтэй танилцъя. Drop нь Counter-Strike дотор байдаг кейснүүд тайлбар, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Winter Offensive Weapon Case. Sandstorm байт юм байна. Окей. Kami энэчнээс бас яндорж болно. Magma алтар скин байна. Cobalt half tone за зайл. Pulse окей. Яг юм яга өнгөтэй Famas гэвэл энэ л байдаг санагдаж байна. Marina энэ ямар дажгүй скинүүд вэ? Rose Iron бас хурднтэй байдаг. Rising Skull. За энэ болонгууд нөгөө Perfect World хиттэй хитсэн систер болонгууд арыг яс биш юм. Mask тэр ингээд нөгөө өөр гэж харж ирсэн юм байна. Тэгээ M4A1S Guard байгаа юм байна. Mechandi бас байт юм байна. Red Line. M4A4 Asimov. Kraken. За тэгээ хутнууд нь ойлгомжтой. Тэгээд нөгөө л өвжийн хутнууд байгаа. Өвжийн хутнууд тэгээд хамгийн үнэтэй нь өмнө зөндөөл хэлжсэн. Тэгээд Blue Gem-нууд байгаа. За бас Crabbit Fate made байгаа юм байна. За Asimov унчих юм бол Factory Newch байхгүй л дээ. Field test тэгээд stat track унчих юм бол минимум $457. Тэгээ энэчнээс дэшигээ Asimov чин float нь багасд тусмаа амар үнэтэй болдог. $1000 бол давж болох юм байна. Тэгээд энэ бас Red Line байгаа. Red Line бас minimal wear унах юм бол нэлээд ховор. Stat track нь $144 юм байна. Окей. Тэгээд Blue Gem л авна штэ. Тэгээд дээрэс нь Kami бас Pussy pattern нэлээд үнэтэй overpay олдно. Гэхдээ зарах цөөхөн зарагдах баг. Гэхдээ ер нь бол яндаж удаас. Окей. God. Winter Offensive Weapon Case give me God. Clear нэмэх God. God. Red Line өнгөрч байна. Okay. God. Hold. Stat track factory new. Хэрвээ энэ pussy pattern байх юм бол энэ бол амар өтэй. Stat track factory new. No. Okay, that was not pussy pattern. God. Red Line бас өнгөрч байна. God. Come on. God. Give me that Blue Gem. God. God. Okay. Asimov өнгөрч байна. Factory new. I think I got my money back. 50% тавьсан баг. God. God. Энэ ямар давгүй аваад байна. Ер нь бол money back хийчих бодлоо boys. God. Хэрвээ God унчих юм бол тэр нь Blue Gem байх юм бол миний бүх кейс авахыг бүгдийг даах байсан. Окей.
За guard 8 үнэтэй байгаа. Шалтгаан нь бол ойлгомжтой. Дэшээ юу хийж болно? Trade up хийж болно. Тэрнээс гадна угаасаа M4 өөр хүнтэй байна гэсэн. За case-ний хувьд ямар үнэтэй байсан бол нэг 9 орчим долларын үнэтэй байсан юм байна. Тэгээд нэг 110 доллар ч мөрсөн юм байна. Тэгээд 110 доллар маань хэдэн доллар болсон бэ? Даггүй хаа. Бум. Money back! Наад тэгээд дараагийн бичлэгээ олцъя. Дараагийн бичлэгэн дээр болонгууд хамгийн сүүлээс 2 дахь кейс. Боёо eSport 2013 Winter case ах юм. Winter case-ийг зүйлээ задлах юм байна. Winter case руу олцъя.